Дэлхийн эдийн засгийн форумоос 2025-аас 2030 онд хамгийн эрэлттэй байх болон эрэлтэнд буурч болзошгүй мэргэжлүүдийг нэрлсэн үүнд эрэлттэй байх мэргэжлүүдийн тэргуун игнэнд IT болон инженерийн чиглэлийн мэргэжлүүд эзэлж байгаа бол эсвэргээрээ нярав нягтлан худалдагч зэрэг мэргэжлүүд ойрын 5 жил эрэлтэнд огцон буурах төлөвтэй байгаа. Хиймэл оюун болон их хөгөгдөлд суурилсан мэргэжлүүдийн эрэлт сүүлийн жилүүдэд маш эрчимтэй өсөж байна. За үүнд сүлжээний болон кибер аюулгүй байдал технологийн чиглэлийн мэргэжлүүд орж байгаа юм. Удахгүй устж технологиор орлуулж болзошгүй мэргэжлүүдийн эхний игнэнд бичиг хэргийн болон офисын туслах ажилтнуудын мэргэжил орж байна. Тухайлбал нарийн бичиг, каст, тасалбар түгээгч, шуудангийн бичиг хэргийн ажилтан болон банкны тейлер зэрэг ажил мэргэжил ойрын жилүүдэд устж үгүй болж магадгүй мэргэжлүүдийн эхний игнийг тэргүүлж байгаа юм. Тэгвэл манай улсад ойрын 5 жилд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх судалгааг одоо харцгаая. Тоон дүнгээр нь авч үзэх юм бол боловсруулах салбарт шаардлагатай ажилчдын тоо хамгийн ихээр буюу 63 мянган орчмоор нэмэгдэх шаардлагатай байна. Үүний дараа барилгын салбарт 60 мянга орчим, худалдааны салбарт 46 мянга, боловсролын салбарт 36 мянга орчим ажиллах хүч тус эрэлттэй байгаа юм байна. Ер нь бол бүтээн байгуулалтын салбарт гэх юм бол барилга, уул уурхай гэдэг ч юм уу боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр бас ажил хүчний эрэлт хэрэгцээ олон нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо ялангуяа барилгын, уул уурхайн чиглэлээр техникийн ажилтнуудыг бэлтгэх, барилгын одоо туслах ажилтан ч гэдэг юм уу энэ чиглэлээр бол одоо хүмүүсийг одоо бэлтгэн нийлүүлэх бол шаардлага бол өндөр байгаа. Хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан төгсөж байгаа залуучуудын тоо хэмжээ маань өөрөө өндөр байдаг. Гэтэл нөгөө эрэлт талдаа энэ чиглэлийн мэргэжилтэнд хангалттай хэмжээнд бэлтгэж гисэн гэдэг юм уу. Эрэлт нь бол одоо нээлтээс арай бага байх жишээтэй. Тэгэхээр хамгийн сүүлд бас 2023 онд Монгол банкны одоо хийсэн нэг судалгаагаар энэ мэргэжиллийн одоо асуудалтай холбоотой ажил хүчний эрэлт нийлэлтийн одоо зөрүүтэй байдал бол Монгол улсын улирал засал дээр бий болсон байна. Өөрөөр хэлбэл төгсөгчдийн 57% орчим хувь нь өөрийнхөө үндсэн одоо эзэмшсэн мэргэжлээсээ зөрүүтэй ажил эрхэлж байна. Ялангуяа энэ мэргэжлийн зөрүүтэй ажил эрхэлж байгаа хүмүүс нь үндсэн эзэмшсэн мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсээс цалин хөлсний хувьд ч 10 орчим хувийн одоо бага юм цалин авч байна гэсэн энэ судалгааны үр дүнгууд гарсан байдаг. Тэгэхээр бол цаашдаа бол боловсролын болоод хөлбөмбөглөлтийн бодлого уялдаа маань өөрөө яг энэ ажил мэргэжлийн одоо балансыг хангуулах асуудал дээр бол зайлшгүй яригдах юм асуудал. Бөөний болон жижиглэнгийн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт инженер техникийн ажилтнууд хамгийн их эрэлттэй байна. Мөн түүнчлэн эдгээр эрэлттэй байгаа ажлын байрууд дээр мэргэжилтэн ажиллах хүч олдохгүй байгаагаас үүдэлтэй хомсдол маш өндөр байна. Үүний шалтгааныг судлахад ажлын байрнаар ажилтан олдохгүй байгаа шалтгааны бас тодруулж байгаа л энэ дээр. Тэгэхээр ажилтнаас бол ажлын байран дээр яагаад ажил олдохгүй байгаа вэ гэхээр ажилтнаас ажиллагчид тавьж байгаа цалингийн шаардлага нэгдүгээрт байгаа. Мөн ажиллагчдаас ажилтан тавих одоо ур чадварын шаардлагууд одоо тодорхой хэмжээний эзэлж байгаа. Энд бол одоо нөгөө зөөлөн уу ур чадвар мөн одоо хатуу бие мэрэгчлийн ур чадварууд одоо орж байгаа. Тэгэхээр энэ тал дээр сургалтын хөтөлбөрүүд дээр томоохон одоо хөтөлбөр арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг ойлголт бол одоо эдээс гарч байгаа. Энд дээр зөвлөмж бас гарсан байна. Тэгэхээр зөөлөн ур чадвар буюу одоо тухайн хүнийг ажлын байран дээр харилцааны буюу багаар ажиллах, бие авч явах, мөн суралцах гэсэн юм чадваруудыг одоо цааш нь тодорхой хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг ийм ажиллагчдаас тавьж байгаа асуудлууд байгаа л да. Ямар мэргэжил эзэмшихээс үр шалтгаалan зөөлөн ур чадвар буюу харилцааны соёлыг эзэмшиж суралцах нь тухайн хүн нь хувь хүн талаас ажлын байран дээр үлдэгдэх хамгийн чухал шалгуур үзүүлэлт болж байна. Нөгөө талаас хатуу ур чадвар буюу технологийн дэвшил хүний хөдөлмөрийг хөнгөлцөх шийдлийг ашиглаж чадаж байгаа эсэх нь ажлын байран дээрх ур чадварын хамгийн чухал үзүүлэлт болоод байна. Ирээдүйн 5 жилийн хугацаанд хүн болон технологийн ажил гүйцэтгэх харьцаа үзүүлэлтийг Дэлхийн эдийн засгийн форумоос хэрхэн таамагласан судалгааг тэгвэл харцгаая. Өнөөдөр ажлын даалгаврын 47%-ийг хүмүүс өөрсдөө хийж, 22%-ийг технологи хийж байгаа бол 30%-ийг нь аль алиас нь хослуулан хийж байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл 2030 он гэхэд ажил олгогчид эдгээр 3 ангилал хандлагын хооронд харьцаа үзүүлэлт бараг байхгүй болно гэсэн судалгааг гаргаад байгаа. Ердөө 5 жилийн дараа гэвтэл хүний дангаараа гүйцэтгэж байгаа ажил үүргийн хувь хэмжээ бүх салбарт буурах төлөвтэй байгааг эдгээр судалгаанаас харж болохоор байна. Бид энэ удаад хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага, ажил үүргийн үнэлэмжийн талаарх томьёо хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.